Нэгэн бүлэг найзууд гэртээ цуглан мөргөлийн дуу дуулан 50 үжийг хамтдаа өнгөрүүлж байлаа. Тэдний нэг нь тэр мөчийг дурсамж болгон бичиж авч байсан бөгөөд энэ үдшиг үнэхээр сайхан уур амьсгалтай амар тайван өнгөрөн гэж боджээ. Гэвч бичлэгийг хожим анхааралтай үзсэн нэг нь аимшигтэй зүйлийг олж харсан байна. Камер коридор руу чиглэх үед ердийн хүний хөдөлгөөнөөс хэд хурдан бараан сүдэр гинэт гүйлтэн өнгөрчээ. Хинч тухайн үед үнийг анзаараагүй байсан ч бичлэгдэр тодхон харагдана. Үзэгчид энэ үзэгдлийг маш с ิจ гтэй гэж үзсэн бөгөөд зарим нь мөргөлийн үеэр ямар нэгэн харанхуй хүч дуудагдсан байж магадгүй хэмээн таамаглажээ. Баттай үгүйг нь мэдэхгүй ч тэр үжийн тайван орчинд ийм хурц харанхуй дүр гинэт гарч ирсэн нь яг л ямар нэгэн буруу зүйл оршин байгааг сануулсан тохио мэт байв. Мексикийн нэгэн хотоос холгүйхэн Риано Магико буюу Эд Шидийн Вантулс хэмээх сэдвт парк нэгэн цагт хүүхэд томчуудын баяр асгалан болсон газар байжээ. 1988 онд үүд хаалгаа нээсэн энэ парк олон ноцтой ослын дараа хэдхэн жилийн дотор өвөрт хаагдсан гэдэг. Гэвч зарим хүмүүсийн хэлснээр паркийг хаах шалтгаан нь зөвхөн ослоор хязгаарлагдаагүй. Тэнд байнга давтагддаг хачирхалтай тайлбарлах аргагүй зүйлс үнэндээ илүү ихээр хүмүүсийг айлгсан байж магадгүй. Юуны түрүүнд тус парк нь хуучин оршуулгын газар дээр баригдсан гэдэг. Шөнөөр утсан зочид тентхийн чулуун баримлууд тэн дундаа алдарт цасан цагааны хөшөө байраа өөрчилсөн байдаг гэж зарим хүмүүс хэлжээ. Өглөө байсан газартаа биш өөр байшилд гарч ирдэг гин. Нэгэн бүлэг залуус хаягдсан энэ газарт очиж камерын дооронд орчныг буулгаж байлаа. Тэгтэл тэндээс холоос нэгэн дүрийг олж харсан байна. Güey, ese es el velador de... ¿Es el velador, no? Ah, velador. ¡Ey! ¡Velador! Aguanta, espérate, ey. Shh, no te muevas. No mames, no te muevas ahí. Güey. ¿Velador? Ese no es el velador, güey. Güey, no es el velador. No. ¿No? No, aguanta. Deja que mi cámara enfoque bien, Deja que mi cámara enfoque bien, güey. Eso no es el velador. No digas perras mamadas, güey. Perdón. Güey, ¿fue aquí? No digas mamadas, güey. Miren. No digas mamadas, güey. Yo la vi moverse. No, Yus. No. No, güey, no mames. ¿Qué fue eso, güey? No sé. No mames, güey. No mames. ¿Crees que haya sido ella? Güey, nos estamos metiendo más adentro del reino mágico. Banda, comparte. No mames, güey, no mames. Эмэгтэй хүний дүртэй мэт харагдсан энэ хүн сонин алхаатай ердийн хүн шиг бус харин яг л нэг төрлийн хөшөө мэт хөдөлж байв. Дотор нь арзаатал болгосон зүйл гэвэл тэрхүү дүрийн өмссөн хувцс нь яг цасан цагаан гүнжийн хөшөөнийхтэй ижил өнгөтэй байжээ. Харсан бүхнээ эргэн бодсныхаа дараа тэд өөрсдөөсөө нэг л асуултыг асуусан. Үнэхээр тэр хөдөлж байсан зүйл хөшөө байсан бол яах вэ? Тэр шүн цасан цагаан ам орсон юм болов уу? Эсвэл өөр зүйл байв уу? Бобби гих залуу нэгэн орой охиныхоо өрөө рүү явах замдаа хачирхалтай чимээ сонсчээ. Охин нь унтаж байсан бөгөөд энэ чимээ яг л түүний өрөөнөөс гарч байгаа мэт байв. Бобби энэ байрны түрээслэгч бөгөөд өмнө нь ч гэр дотор нь тайлбарлах аргагүй хачин үзэгдлүүд давтагддаг байжээ. Өөрөө хөдлөх тоглоомнууд, хүн байхгүй байхад сонсогдох хөлийн чимээ, хаалга таг цохих чимээ гээд Бобби аль хэдийн энэ байр нь сүнстэй гэдэгт бүрэн итгэх болжээ.
Nah, get out of here, man. But at least y'all caught that part. Yo. Uh-uh. No, I'm good. Энэ итгэл нь ч хоосон зүйл байсангүй. Байрны эзэн түүнд өмнө нь энд нэгэн бяцхан охин хорт хавдраар нас барсан гэж хэлсэн байдаг. Тэр охин л Бобигийн охинтой тоглох гэж оролддог байж мэдэх юм. Тэр орой охин нь гүн орондоо автан нам унтаж байхад шкафны хаалга аажмаар өөрөө онгойч эхлэв. Гэхдээ Боби сандарсангүй. Учир нь иймэрхүү зүйл өмнө нь ч хэд хэд тохиолдож байсан. What is that? See, it ain't my daughter because she's napping right there on the bed. Sounds like her closet door fell. Try not to wake her up. I don't know. See, she's snapping right there. I'm trying not to wake her up. I don't know what that was, though. She is soft. Whatever it was not even waking her up. Nah. Come on, man, she's in here sleeping. Come on, man. You need to get out of her room. Dude, I'm telling you, that thing was closed, right? Come on, man. Now why is she sleeping? Man, I am good on that. You need to get out of her room. Play somewhere else. What the man? Тэр энэ бүхэнд дасч бүр бэлэн байжээ. Энэ удаад тэр 50 байдлаа хадгалсаар камерын дуранд бүхнийг бичиж амжив. Одоо бол Боби илүү анхааралтай болсон. Охиноо ямар нэгэн зүйлээс хамгаалахын тулд өргөлж сонор сэрэмжтэй байна. Гэвч тэрхүү нууцлаг хаалганы чимээ аяанда онгоодог шкафны тайлбар өнөөдөр хүртэл тодорхойгүй хэвээр үлджээ. 2023 оны 6 сарын 9-ний орой Попа гэх охин ганцаараа гэртээ байх үедээ нэгэн хачирхалтай зүйлийг мэдэрчээ. Тэр буудан дээр уцаа оролдож сууж байсан ч өрөөний бууланд хэн нэгэн зогсож буйг гинэт анзаарсан байна. Тэр ихэндээ энэ нь найз залуу эсвэл танил нь тоглож байгаа байх гэж бодоод инээж эхэлсэн ч удалгүй бүх зүйл эрдийн тоглоом биш гэдгийг ойлгожээ. Харин камерын бичлэг дээр түүнээс өөр нэг дүр гарч ирж буй нь тодхон харагдана. Энэ нь яг л зогсож ажиглаж байгаа мэт. Түүний нээд аажмаар айцтай харцаар солигдож бичлэгч гинэт дууссан байв. ¡Qué miedo que das! ¿Qué haces? ¡Ey! ¿Quién sos? ¡Andate de mi casa! ¡Eh!
Пупа дараа нь хэд хэдэн бичлэг хийсэн ч тухайн шин болсон зүйлсийн талаар дэлгэрэнгүй дуртаагүй байна. Магадгүй энэ явдал түүний хувьд хэтэрхий аимшигтай байсан учраас тэрээр мартан өнгөрүүлэхийг хүссэн байж мэдэх юм. Ямар тааш тухайн бичлэг нь яг л хэн нэгэн эсвэл ямар нэгэн зүйл гэрт нь орж ирсэн мэт мэдрэмж төрүүлв. Нэгэн оройхон ээж өхөн хоёр гэртээ харж явах үед хашааны хяналтын камер санамсаргүйгээр сэтгэл хөдлөм гунигтай мөчийг бичин авчээ. Мэри Кармен гэх охин ээжтэйгээ хамт хөдөөх жижиг фермд амьдардаг. Тэдний амьдрал амьтдтайгаа өнгөрүүлдэг нэгэн гэр бүлийн дулаан түүх бөгөөд хамгийн эрх танхи гишүүн Скот нэртэй нохон байв. Скот хизээ чимээгүй байдаггүй, үргэлж гүйлдэж тоглож байдаг. Яг л бага насны хүүхэд. Мэри Кармен түүнд хязгааргүй хайртай байлаа. Харин тэр шөнө тэд орой хоцорч харихад Скот орон дээрээ хөвтөж байсан ч яг л сонин нам гүн хөдөлгөөнгүй байв. Тэдний хайртай нохоо нас барсан байлаа. Өдөр хоногоо дууг ашуугаар өнгөрсний дараа Мэри Кармен тэр оройн бичлэгийг дахин үзжээ. Тэгтэл нэгэн зүйлийг олж харсан нь түүнийг бүр мөсөн гүнзгийг гуниглуулсан ч яг тэр хэрээр буйраажээ. Камерын бичлэгтээ гинэтхэн нохоо шиг дүр бүдэг бадаг харагдана. Тэр дүр яг л тэднийг хөтөж байгаа мэт хаалганы дэргэд зогсож байв. Мэри Кармен энэ бол Скотийн сүнс байсан гэдэгт итгэдэг. Хамгийн сүүлчийн удаа эзнээ харахын тулд үлдсэн мэт. Тэр цагаас хойш Мэри Кармен энэ бичлэгийг үргэлж үздэг. Учир нь түүнд Скот одоо ч сэтгэл зүрхэнд нь сүнс нь хамт байгаа мэт санагддаг ажээ. 2023 оны 5 сарын 24-ний орой яг 22 цагийн үед нэгэн ээж охиныхаа аюулгүй байдал санаа зовн хүүхдийн өрөөнд байрлуулсан хяналтын камерын бичлэгийг анхааралтай харж байлаа. Маркет Жин гэх бүсгүй охиноо харж суух зураа нэгэн хачирхалтай зүйлийг орлож харсан байна. Бяцхан охин нь өрөөнийхөө цонхны зүг ихцлэн ширтэж бараг хөдөлгөөнгүй сууж байв. Харин тэр цонхны ард юу байсан юм бол? Маркет өмнө нь энэ камер нь тэдний муурны хөдөлгөөнийг тогтмол бичиж авдаг байсныг санджээ. Гэхдээ тэдний муур хорт хавдрын улмаас өнгөрсөн жилийн 8 дугаар сард нас барсан. Тэгвэл одоо камер юуг мэдэрч юуг бичиж авав? Is there a cat in here? Is there a cat in here? No. Oh, sorry. Love you, guys. Are you okay? What's wrong? No, it's okay. I was just checking on you. Good night. I love you. I'm scary. Huh? I'm scary. You're scary? Huh? Why? It's a monster. And it's really scary. There's no monster in the window. I'll look. See? I'll look. Тэр мөчөд камер нэгэн бүдэг дүрсийг мэдэрч хөдөлгөөн бүртгэв. Яг л амтэн шиг хэлбэртэй муур шиг цүүдэр. Гэтэ өрөөнд нь хинж байхгүй. Маркет сандран өрөөрөө гүйж орно. Охиноосоо асуухад охин муур байхгүй гэж хариулжээ. Гэтэ тэр цонхны цаана мангас байгаа гэж шивнэв. Цонхыг шалгахтал юуч байсангүй. Гэвч охины айдас камерын бичлэг дээрх дүрс бүхэн үнэхэрийн байж болох зүйлүү. Олон үзэгч энэ бол муурны сүнс эзнээ салах ёс хийж хайртай охиноо харж байсан мөч байсан гэж үздэг. Харин бусд нь илүү гүнзгий илүү ачирхалтай тайлбар хайж байгаа ч яг юу болсон нь өнөөдрийн хүртэл нууц хэвээр.
Вийн гих нэгэн эрэг галтгоондоо аяг тааг угаад суух үедээ байшингийнх нь хамгийн хачин жигтэй газар болох зойрын хаалганы дэргэд нохоон гинэд хуцаж эхэлжээ. Энэ зойр гэр бүлийнх нь хэн ч ордоггүй бүгдээрээ тойрч гардаг газар. Учир нь тэнд яг хэлж мэдэхгүйч нэг л болохгүй зүйл байдаг. Хэдхэн хоногийн өмнө Вийн энэ зойрт ганцаараа байж байхад сандал дээр өлгөөтэй байсан хүүхдийн савлуур гинэд өгрөө савлагдаж эхэлжээ. Тэрийн үзэгдлийг тайлбарлаж чадаагүй байна. Харин дараагийн тохиолдсон явдал нь бүрч сэтгэл сэртгэлэн. Тэр өдөр гэртээ хүүтэйгээ хамт байсан бөгөөд зойрын хаалгыг хэн нэгэн чанга нүдэж байв. Хаалга руу гүйн очиход тэнд хинж байсангүй. Can I get it? Энэ явдлаас хойш Вийн байшингийнхаа доод давхарт бүрч болгоомжтой хандж эхэлжээ. Хэд хоногийн дараа галтгоондоо аягүй гоож байхдаа нохоон дахин зойрын хаалгыг ширтэн хуцаж эхлэв. Энэ удаа Вийн нуцаа авч бичлэг хийж эхэлсэн байна. It's okay. Lie down. Stay. I've been doing this all morning and I don't have time for this today. Stop. Hey, buddy. I got too much going on. You gotta cut it out. Oh, shit. Okay. I'm just gonna set it up. Paper towels. And we'll just let the phone roll. I asked you if you gotta go or you gotta go downstairs or something. Wherever you're gonna go, you gotta go. Calm down. He's okay. Please, not today. Just, holy cow. Little buddy. Тэр нохоогоо тайвшруулах гэж оролцсон ч хаалга өөрөө аажмаар нэгдэв. Хаалга дахин онгоодог болов. Вийн залхаж хэрвээ чи явах гэж байгаа юм бол яв хэмээн чангаар хэлв. Гэхдээ яг тэр мөчөд зойрын хаалганы харанхуй дотор сүүдэр шиг зүйл тодрон гарч ирсэн байна. Хоёр дахь удаага харагдахад яг л энэ нь аврах том хүн дүрстэй сүүдэр мэт байлаа. Тэр гүн харанхуйгаас хэн нэгэн эсвэл ямар нэгэн зүйл түүнийг ширтэж байв. Тэр мөчөөс хойш Вийн энэ зорилуу дахин ороогүй. Энэ байшинд хэн нэгэн эсвэл өөр ертөнцийн нэгэн зүйл оршин байгааг харуулж байв. Энэ удаагийн бичлэгийг Рики Битл гэх нэгэн аав хүүгээ ажиглаж байх үедээ хийжээ. Тэр өдрийн цагаар Рики санамсаргүйгээр хүүгийнхаа өрөөний хажуугаар өнгөрөхдөө түүнийг өөртөөгөө ярьж байгаа мэт намуухан дуугаар бутнахыг сонсов. Анх сонсоход ойлгомжгүй сонсогдож байсан ч анхааралтай сонсвол яг л өөр хүнтэй ярьж байгаа мэт байлаа. Гэхдээ өрөөнд нь ердөө ганцаараа байсан. Рики дуугүйхан бичлэг хийж эхлэв. Elliot, what are you doing? Oh, that's cool. What's that? What's that in the corner? The man hanging. Oh, why have you drawn that? He's hanging up there. Oh, really? What does he do? He annoys me at night Why? because he does this. Oh, really? But I'm not allowed to tell anybody. Okay. Хүн тайвнаар сууж нэг зургийг ширтэн. Энэ хүн юу хийдэг вэ? Яагаад ингэж байгаа юм бол гэх мэтээр хариулж байв. Хүүгийн харуулсан зураг нь хүзүүндээ уяатай дүүжлэгдсэн хүн байв. Рики камерын линзээ тэр чиглүүлж үзсэн ч мэдээч юу ч байсангүй. Гэхдээ хүү бол энэ хүнийг яг л тэнд байгаа мэт харж түүнтэй харилцаж байв. Хамгийн хачирхалтай нь хүү энэ хүнтэй өөр хинт ч хэлж болохгүй гэсэн амлалт өгсөн байжээ. Эхэндээ Рики энэ бүхний хүүхдийн төсөөлөл гэж бодсон ч дараагийн бичлэг бүрч айдас төрүүлсэн юм. Stop it. Elliot, what are you doing? I see the man hanging. Oh, really? Right. He's crying and I keep saying stop it. Is he crying? Yeah. So this is the photo of the hanging man he's seen in the corner of his room. I'm going to ask him to draw it again when I've rubbed it completely off. Elliot, can you draw the hanging man for me
like you did before? No, because he'll tell me off at night. What if I don't let him? What if you can sleep in my room? Is that okay? Yeah. Right, so what's these on his face? Tears. What's this? Straight. Oh, okay. Does he cry quite a lot? Yeah, because he's got hair fever up there and he's up there Okay. in the corner. Okay, thank you. But he annoys me at the night because he keeps saying he always bangs and he just... Okay, thank you. Нэг орой Рики дахин хүүгээ өөртөөгөө ярьж байгааг сонсоод бичлэгээ асаалаа. Тэр хүүгээ нөгөө зургийг ахаад зурж өгөөч хэмээн хүсв. Хүүч зөвшөөрч дүүслэгдсэн хүний дүрийг дахин зурж өглөө. Тэр хүн их уйлдаг, нүүрэн цав цагаа маш гонигтай харагддаг гэж хүү хэлв. Рики сэтгэл зовсоор камер суурлуулж шөнө хүүгийнхээ өрөөнд юу болтыг бичиж үлдээхээр болов. Гэхдээ дараагийн бичлэг нь бүхнийг өөрчилсөн юм. Хүн орон дээрээ хөвтөж байхад гинэтхэн түүний хоёр хөл хөшөг дээшээ татагдана, орноос нь чирэгдсэн мэт болж айсандаа орилон гүйж гарч ирэв. Энэ бичлэгийг үзсний дараа Рики эргэлзэхээ бүрэн болжээ. Юу ч байсан хүүг нь айлгаж хажууд нь оршиж байгаа нь тодорхой. Олон үзэгч энэ үзэгдлийг сүнс эсвэл өөр ертөнцийн оршихуй хэмээн тамагсан ч зарим нь хүн сэтгцийн өвчний шинж тэмдэгтэй байж магадгүй хэмээн санаан зовж эхэлжээ. Гэхдээ хүүгийн ярьж байгаа, зурж байгаа зүйлс хөлн татагдаж орноосоо гарсан тэр бичлэг ердөө төсөөлөл байсан байж болох уу? Та юу гэж бодож байна? Комент хэсэгт сэтгэлдээ үлдээгээрэй.